Гадаа навч сунж онжил биднийг унсан навч шиг орхиж гай байдэ. Би аавыгаа жаргаж амжинаа гэж өөрийгөө хуурна. Ганцхан зүрхний тэн цогт намайг зэмлэн лөгшиж газар дээр аав минь хүртэл мөнх мөсийг сануулдаг. Хазайлгаж болохгүй титэм шиг нэрээр тань би авгалсан. Халуун зүрхний уйрал хайр гүнгийг чинь хүртэл өвлсөн. Өргөстэй орчлонд бүдчээд уйлж суухын цагтаа хүн өлгийг минь сэлсэн аавтай болохоор амьд явж чаддаг. Бүх юмыг өөртөө шингээс юм байдаг гэж ярьж хардаг. Яагаад гэвэл аав бол хатуудаа чаддаг, дүүлэндээ дүүлдэх байж чаддаг. Алианы хаалга ханддаг, холыг харж ийж өнөөдрийн байгаагаар биш, өнөө дандаа ирээдүйг хардаг. Ийм уужим сэтгэлтэй, уушиг түшигтэй, ойр орчиндөө бүгдийг манлайлан дагуулагч, үлгэж шээж өөрөөрөө одоо биеийг харуулж чаддаг. Ийм хүн бол аав хүн байдаг. Тэвчээс би аавхад хоосон цагаас ахуулаад руу орхтон ярьсан, хэлсэн, сурсан хатуужуулсан бүхэн одоо өнөөдөр сэтгэл мөнгөд хадагдаж үлдсэн. Миний аав жолооч хүн байлаа. 1950 онд ажил хөдөлмөрийн гараагаа геологийн баазаас эхэлж байсан төвхтэй. Түүнээс хойш 10 жилийн дараа жолоочийн мэргэжил эзэмшиж Тэжээл тээврийн 25 дугаар баазад жолоочоор орж тасралтгүй 41 жил хөдөлмөрлсөн байдаг. Аав маань 25 дугаар баазыг 2 гэр торон хашаатай байхаас нь эхлэн авт комбинат болтолн зүтгэж баазда төдийгүй улсынхаа хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан юм. Миний аавыг Батнасангийн гэлэг гэдэг. Аав маань 1922 онд Үнч аймаг, одоо Ховд аймгийн Үнд сумын Бомбтан харлгоо гэдэг газар үүд арсан. Үүд арныг мэдлсүүдийг хийж байна би. Тэгээд аав маань бол одоо айлын 12 хүүхдийн хамгийн том эрэгтэй байсан. За хамгийн бага дүү нь 2 настай байхад нь одоо миний өвөө болох юм гэсэн. Аав маань аав бурхан болсон. Тэгэхээр аав маань айлын том хүү учраас ээжтэйгээ тэр айлд аавын өөрийг гүйцэтгэж явсан ийм хүн байсан. За энэ бол манай аавын өөрийн одоо бага насндаа өссөн Ховд аймгийн Үнд сумын гол байна. Энэ дахтхан гэсэн нэртэй газар. Энэ хатан дээр сургаад манай аав наадтай хүндэд нь олон харилдаг байсан. Аавын маань одоо төрсөн байсан хазалууд мал малчсан газар. За энд би дүүнтэйгээ яг наадхаа өссөн мал хариулсан газар ахуулсан зураг маань байна. Тэгэхээр энэ талаас харсан гэсэн уул ус, урмал хүн жидэрсэн гэдэг утгаараа аав манаас хүнд байх гэсэн бүх чанар өөртөө авсан байх магадлал өндөртэй. Хоёрдугаар манай бас их дайч урсантай. Энэ нь Ховд аймгийн өндөр хатан зохио тэр шог уулуудын дурайсан сэтгэлийн хат их сайн тэр хадшгүй. Дээрээс нь уулынхаа оргил шиг бас тийм шог юмд хурцсантай. Хурцдаг маань юм шууд хэлцдэг юм дуртаар хэлжээ. Тэгээ манай аав ер нь өөрийгөө магтах дургу, өөрийгөө магтсан маш их дургу юм хүн байсан. Тэгээд их даруухан мөртлөө маш их зүйл мэддэг. Аав маань мэдхгүй нэг ховор маш их түүх мэддэг манай. Энэ ус одоо нийгмийнхаа явж байгаа процессыг их сайн мэддэг ийм хүн байсан. Тэгээд манай аав бас хүнээс сурсан зан холон бий. Аав маань залуучуудад маш хөдөлгөж өрөөд болж ирсэн. Яад бол манай боломжны айлууд хөвчлээ ааваас нь асар их зүйл асуудаг байсан. Өөрөөр манай мал малах их дуртай. Байгальтай харьцах дуртай. Ер нь энэ хойсон цаас их урмал тавьдаг, муучлуу тавьдаг, хүнсний ногоо тавьдаг. Их хөдөлмөрч хүмүүс нэг цаг нэг минут зүгээр шахал дургу. Энэ хөвцсөн унцсан дих дургу уруудхан унтахаас өөлхөн өглөө их туслаасаа гэдэг. Хөдөлгөхгүй суулгахлсан бол одоо нэг ялхаа суух юм болох болсны гавь гэж байхгүй. Хүн бол богинохон амьддаг учраас цагийн юм бүтээж авах гэж ингэ сураад байсан.
Бидний бол маш үлдээс босдог. Өөрийн дөрвөлцөг тусдаг. Туссан маш их ажил амжилттай. Хичээлд босоо нь бид маш их ажил амжилттай хичээлд явдаг байсан. Манай бол хүний бүсгэл өсгөх юм. Зүтгэж явсан утга ус шүү дээ. Өхрийн бүртээ шингээсэн тийм хүн байсан. Аав маань баг залуу насаа малмаллан өнгөрүүлж өөрөө бие даан эрдэм ном сурсан байдаг. Бусад эрсийн адилаар цэргийн албанд татагдан чөлөөлөх дайнд оролцож их орон элгэн садныхаа өмнө хүлээсэн үүргээ нэр төртөөгөөр биелүүлж явлаа. Манай цэргээс салгадаад 3-4 жилийн дуустал ээжтэйгээ бүх дүүнэр өсөж байсан. Тэр манай эмээ хоёрын зэрэг. Тэр манай аав бол гингээл хэлнэхээс бүтэн нэгдэггүй маш хүндэтдэг байсан. Их залуугаас хүний хүндэтгэл амссан юм байна. Тэгээ манай аав чинь болохоор эмээ ээжтэй ингэж байжгаад тэгээд геологийн баазынхан тэнд очиж ажиллахад нь ерөөс очиж Улаанбаатар явж ажиллая. Тий бас энэ олон дүүнэрийг бас хүний дайтай өсгөхөд төв газар очиж амьдрах хэрэгтэй гэсэн шийдвэр гаргаад Улаанбаатарт ирсэн юм байна. Тэгээд манай жолооч эсвийн зэрэг энэ нэг нь манай нөгөөх нь манай тэгээд нэг нь айлын том хуу айлын хамгийн бага хуу гэсэн. Тэгээ манай геологийн бааз тагтад стационар оржсэн. Тэгээ дараа нь тээврийн мэдлэлүүд эзэмшиж жолооч болсон. Тэжээлийн 25 дахь баазын анх бий болоход нь 2 гэртээ тороо шатаа гэсэн хэлээ шавын танилцахаас эхлээд манай бол машин үчигдсэн байгаа. Тэгээ аабан ерөнхийдөө одоо 40 гаруй жил тэрнэртээ 4 тэрний одоо жолоо мөшсөн 4 удаа шинжилсэн. Тэр үеийн шинжлэх барих гэдэг бол том аяас байсан гэж хэл болно. Яагаад тэгэхээр их засвар тавсан машиныг одоо олон жилээр ашиглаж улсад одоо их үр дүнтэй эдийн засгийн хэмнэлт гаргасан хүмүүстэй машин дарга гамтай сайн эзэмшдэг ийм хүмүүстэй шинэ машин хуваалдаг гэсэн нэлээ. Тэр утгаараа миний аав бол бас тийгэнд их хаан байжээ. Тэгээ тийгэний том одоо ноён нуруу байжээ гэж би хэлэх дуртай байдаг. Би ч аваад бас машин дарга дуртай. Яагаад ч машин аваад өөрөлдөө машин сурсан. Социализмын тээврийн тэрэгний жолооч хамгийн өндөр цалин авдаг. Гэртээ хамгийн бага байдаг ийм хүмүүсийн нэг байсан. Энэ бол Тэжээ тээврийн 25 дахь бааз гэж энэ баазын хашаан дотроос би ярьж байна. Энэ хашаар одоо миний аав 20-30 жилийн баазын хашаан дотор машинаа байрлуулж эндээс гэртээ хайрдаг байсан гэдэгт би бас хэлхий таатай байна. Тэгээ аав маань энэ баазад бас нэлээд сайн жолооч нарын нэг байсан. Энэ баазаас бас нэлээд олон удаа шин тэрэг унсан. Хамгийн сүүлд одоо 0314 гэсэн шинэ 30-ыг унсан юм байна. Тэгэд эндээс тэтгүүртэй гарсан аав маань. Тэгээ бусдын адил одоо тэтгүүрт гараад зүгээр сууж чадахгүй. Дахиад бас өөр нэг албан байгууллагын сахиулын ажил хийдэг байж хаад. Тэгээ эрүүл мэндийн хувьд сүүлдээ биеийн дийлхэ байлаад ингээд хэвтэрд ороод өвчнөө таалуулж ирсэн юм аа. Аавынхаа тэр хамгийн сүүлд авсан 0314 гэдэг 30 машиныг бас би өөрөө барьж үзчихсэн. Тэгээ би бас өөрөө их техник дуртай. Ер нь хүүхэд байхнаас энэ бааз дээр орж иж олон машины мотор солих, дугуй хийх, олон ажилд хүүхэд байхдаа оролцдог байсан. 8 дугаар анги, 7 дугаар ангид байхдаа энэ баазад одоо манай Монгол улсын нэлээд алдартай олон бөхчүүд ч гэсэн бас энд жолооч байсан. Тэгээ тухайн үед одоо тээврийн жолооч хүн гэдэг бол бас их Монгол улсад нэлээд их том үүрэг гүйцэтгэсэн хүмүүс гэж миний хувьд үздэг. Яагаад тэгэхээр одоо 100 болон хамгийн түрүүнд Тэжээ тээврийн 25 дахь баазынхан хаан болж байгаа газар өвсд хийдэг. Хаан л одоо хүнсний асуудал байна. Ер нь л Монгол улсад тухайн үед вагон онгоцохоос илүү тээврээр бол илүү ажил хийдэг юм байсан юм аа. Яг одоо миний гიშгэж яваа газар аав маань ч гэсэн яг ийм зээл 130-ыг бариад энд одоо ажил үүргээ гүйцэтгэдэг байсан. Тэгэхээр энэ 30-ыг харахад бас өөрөө ирэхгүй аав маань санаанд орж байна. Энэ зээл 130 анх Монгол улсад орж ирж байхдаа дээрээ ийм 3 чийдэн ийм ачааны тээшгүй зөвхөн ганц талаараа салхиж ордог байсан. Дараагийнх нь 2 талын салхитай болсон. Дараагийн орж ирсэн 30 нь одоо энэ бол хамгийн сүүлд Монгол улсад социалист системийг дуусгаас өмнө орж ирсэн 30 машин гэдэг бол энэ байна. Тэгээ манай аав бол энэний төрүүчийн үеийнх нь 30-ыг унж байгаа л тэгэл тэтгүүртэй гарсан юм байгаа юм. Тэгээ миний аав бол машиныг сайхан ундаг, хаана юу нэвдэрснийг сайн мэддэг, их хамт олонч, олсын замд явж байгаа нэг нөхрөө хайдаггүй. Одоо энэ сайн жолоочийн нэг байсан. Манай одоо хамгийн том шагнал засгийн газрын шуухтай. Тэгээд одоо тэр үед чинь гавьяа шагналаа гэдэг чинь шууд юун дээр нь машины хаалган дээр нь тавиад өгчдөг байсан шүү дээ. Тэгээд 5 уушууд тавиад хамгийн олон 5 уушуутай юм бол
давхцаад ирэн бол хамгийн их сайн хөдөлмөрч юм байна. Шууд кабины хаалган дээр харагддаг. Хошоо манлаа тий. Одоо хошоо авраг гэдэг ингэж биччихдэг. Нэг өөрөлд тэр хүний алдар гаяатыг зүгээр шууд гудамжинд зарлж өгдөг. Бас хөдөлмөрийг их сайн үнэлдэг тийм үе өжээ гэж би боддгийг. Энэ 25 дахь роз бол өөрөө Тэжээл тээврийн 25 дахь роз гэдгээс учраас хаалган дээрээ 5 өршөөтэй хошоо аврагын нэртэй маш олон 30 энэ машин баазад одоо жагссан байдаг гэсэн юм аа. Миний хүүхэд ах үед тэр усад нэг нь манай аав байсан. Тухайн үед бол одоо нэг шиг машин их байгаагүй мөртлөө тэгэл одоо хөдөө одоо 2-3 хоногор ивдрэх бай. Тэр асуудлаа юу гэрчээ зөндөө байдаг бат. Тэр үед ч одоо яг 60 нэлээ хоол гарцсан байна да. Тээврийн тэрийг барьдаг байсан. Ингээ бодохоор бол маш их тийм хөдөлмөрч, маш их зоригтой, тийм төвчээртэй, тийм одоо бусдыг бол ингээд өөрийнхөө биеэр ингэж одоо үлгэрлэж одоо ингэж хөдөлмөрч тийм мундаг хүн байжээ гэж одоо бид нар ер нь одоо ч гэсэн бид нар хүүхэд байхаасаа одоо хүртэл ингээд бидний юм бол ингээд нэг тийм том бахархал л үлддэг юм да. Тэгээд одоо би чинь мотор хорооф тий. За тэгэл дугуй тэгээд бүхс өрн би 30 машиныг бол өрн нэлээд сайн мэднэ. Маш сайн засвар хийлцдэг. Аавынхаа одоо хамгийн хөдөлмөрч хөвтэйсээ бол би 30 машиныг одоо ч бараг тоног төхөөрөмж хараад хэлдэндээ. Тэгээд дугуй хийлгэхэд машин хаазаар дугуй хийлдэг байсан. Тэгээд машины дугуй хийлж хаазаж байх нь бол маш дуртай. Дугуй хийлэх болох би хаазсан шиг бол оошруулцдаг юм дэсэн юм тий. Тэгээд манай бол одоо Монгол Улсын тээврийн байгууллагад тэр дундаа одоо зууд тийм асуудал тохиолддог байлаа. Ер нь тэгэл 18 40 байхгүй манайд бол аавд гаргаагүй шин зам бараг бас нэлээх бий. Өнгөрсөн 100 хоолойгоо миний аав гарсан шин зам. Урд дөрөв шин зам байсан. Аав манаас байгалийн хаагур явж аль хэдийгээр нь бишэлэг авахыг гэдэг. Өөрөө өштэй хүний сайн харцгаа зүйтэй. Сайн тэнгэр хүмүүс манай их зөвсөн. Миний аавын эд хөдөлмөрлөж байсан цаг үед жолооч мэрэгжлийг тусгайлан эзэмшдэг. Жолооч гэдэг бол мэрэгжилд тооцогддог тийм хүндтэй үе байсан юм. Тэр тусмаа тээврийн тэрэгний жолооч гэдэг улсын ажилд нойр хоолой хасаж хоёргүй сэтгэлээр зүтгэдэг байсан нь миний аавын амьдралын түүхээс харагддаг юм. Би аавыгаа бас дурсан санаад миний аавтай олон жил зүг тээврийн жолооч хийж ирсэн. Бадарч гэж нэг сайхан ах байсан. Түүний гэр бүл Шархуухан гэж ихч маань байсан. Тэгээд эдний зохицуулж ирчээ. Тэгээд миний аав ер нь хэн байсан юм бэ? Ямар шоухан байсан юм бэ? Энийг бас аавын минь дурсан санаж таавс цуг ажиллаж нэг дор байсан тийм ээ. Амьдрал нэг дор байсан. Бүгдөө адилхан олон хүүхдтэй байсан. Энэний хувьд одоо бас би таныг дурсан санаж ярьж өгөөч гэж хүсэж байгаа юм. Би одоо гэлгээ гонхаан болвол ярихаас өмнө бидний нэлс гараад байна. Их шудраг, их сайхан үнэнч, хүүхдэд их зарчимч, хүнд ер нь үг хэлэхдээ нэлээд сайхан зарчимт, сайхан үг хэлждэг. Хүнийг нэг сургачдаг тийм л хүн байсан. Ер нь ерөнхий дүн нөр нь бол аав нь бол ярих юм байхгүй, их шудраг, үнэнч. Ёстой их сайхан шудраг хүн байсан. Одоо жишээлгээд зөвхөн өөрийнхөө хүүхдийг хүмүүжүүлэхгүй. Манай хүүхдийг хүмүүжүүл. Чи тэрийг тэгж хийн шүү. Чи одоо тэрийг дутуу хийж. Хаа игээд ингээл гашгараад гүйхтэл гашгарахад л манай хүү тийшээ нь год үсрээд л хараагаад л гүйж байдаг. Тийм сайхан сургаалтай. Хүүхдүүд бол ер нь гэлгээ гогоос их айн шүү. Манай хүүхдүүд их айн. Ер нь л их багтгүй айн та. Тэгээд бид нэрэтээ явсан ч гэсэн дандаа нэг хошин шог сайхан үгнүүд ярьдаг. Тэр нь хүн дандаа ийм тусгалтай. Өөрт аммаар тэр хошин үг чинь ихгүй хүн аммаар тийм сайхан үг хэлдэг байхгүй юу? Тийм учраас би энэ үгийг хэлж байгаамаа. Ер нь үл манай гэлгээ гот үл ярих юм байхгүй. Тэр тээврийн замд яваад ирж байгаа тэр хүнээ дагуулж явсан хүнээ яаж чи хоолндоо явах уу? Чи яаж ямар замаар явах уу? Ямар зарчмаар явах уу гэдэг юм бол манай өвгөн бүд битээр үл их залуухан байсан. Та нар шиг юм залуухан сайхан байсан. Тэгтээ тэр өвгөн гөгшөө хоёр үл нэг 50 гараад явчихсан. Тийм л хоёр хүн байсан юм та. Тэгээд бид нар тэднэрийн заврал ер нь мэлээ явсан шиг олзууд шүү.
Ер нь тэр өвгний заавраар их явдгийг. Ер нь мэрэгжлийн талаар бол утган шүү дээ. Мэрэгжлэрийн бол ерөөсөн тэр хүн ер нь тэр нэг болохгүй дээ гэж хэлэхгүй. За тэгээ баярлалаа бас аавын минь дурсан санаж. Тэгээ сайхан л Төрсөн дүүс нь дутахгүйгээр тийм ээ. Ингээд сайн хэлж өгсөнд би баярлж байна. Үнэхээр миний аав бас хамгийн сайн мэдэх хүний нэг нь та нар л та. Тийм учраас би бас танаар аавынхаа дурсан санах тийм эрэгтэй хүн дээ гэж бодож би таныг сонгож ирсэн. Тэгээд хүлээж аваад аавын минь тухай халуун сайхан үгээр бас надыг малаад өгсөнд би их баярлж байна. Шархуу гэгч минь та уртнаас л удаан жаргаж яваарэ. Хамгийн гол нь эрүүл нэг сайхан уртнаслах чухал юм тийм ээ. Манай бол ерөнхийдөө тийм шудраг зарцсан чиглэлтэй шууд хийждэг. Ажлын асуудал стандарттай тийм нэг манай нуруу сайтай хариуцлага өгөх гэсэн гэж мэддэг. Тэгээ ер нь манай аавын нэг сайн чанар нь хэнийг ч ингэж ялгадаггүй. Ер нь хэлий гэсэн үг хүнд ч хэлждэг. Энэ зөвхөн миний хөвгт гэж ялгадаггүй. Хүний хөвгтөөс гэсэн буруу шууд хэлждэг. Ийм хүн байсан. Тэр утгаараа хүмүүс минь хадвал маш их хүндэтгэлтэй ханддаг. Ер нь байгаа газараа буруу юм хийхгүй л явдаг. Байгаа газараа бүр хэрэгтэй билчгэн л явдаг. Ийм одоо бас сайн аав нарын нэг байсан гэж би сааваа хэлхийг хүсэж байна л да. Манай жолооч ахын хувьд болохоор одоо тэр шүтэж явдаг тэр ариун нанд зүйл нь юу вэ? Өөрөө жолооч байсан хүн одоо Монгол оронч айгуу тийм юутай шүү дээ. Бас өөрөө бүх одоо Монгол орныхаа бүх одоо зам бүх юугаар ингээд өөрөө явцсан. Тийм учраас нөгөө байгаль дэлхийгээ хайрлан байгаль дэлхийдээ одоо жолооч хүн гэдэг чинь нөгөө алтан шар зам үлцээтэй байгаасаа гэдэг утгаар нөгөө байгаль дэлхийгээ хайрлаж байгаль дэлхийтэйгээ одоо их шүтдэг. Хамгийн гол нь би өнөөдөр яагаад ингэж явдаг гэхээр миний аав бол их нийтж хүн байжээ гэж би одоо хожим ухаарсан. Тэр үед бол би ухаараг байсан. Манай одоо социализмын үед надад хүүхд төгөх ярьж өгдөгсөн. Одоо Монгол гэдэг бол маш олон жилийн хүүхдүүдтэй ийм нүүдэлж авдаг юм. Тэр дундаа манай баруун монголчууд бол маш их төвчээртэй, хөдөлмөрч, хүүхд төгнөөсөө одоо урах дурггүй манжин дараа бүтэн 60 жилийн дараа баруун монгол авч ирсэн шүү. Бид нар бол ийм хөдөлмөрч хоромчдын одоо шүү гэдэг юм аа бас хэдэлэг байсан. Энэ бол бас миний сэтгэл хөдлөсөн. Хоёр дахь гол юм бол манай шудраг бус юм маш дурггүй. Тэр өнөөдөр нэг юм бол маш их шудраг бус байна. Тэгээ энэ бол надад их нөлөөлсөн гэж бодож байгаа. Гуравдугаар манай хөдөлмөрч амьдрал гэдэг. Манай одоо Монгол улсад хөдөлмөрчөөр амьдрал ихээр шудраг бус маш их гай болж байгаа. Татварын өндөр байна. Аливааны зүйл танилцлаар бий болж байна тийм. Хитрхийх намжрах чинь гих мэтлэнгээр дээрээс нь миний одоо шаналж яваа юм бол аав маань байгаль их хайртай. Ан амьтан хүртэл алж устгах үед эсвэлцдэг юм байсан. Тэр чинь Монгол улсын газрын хэвлэл, түүний дор баялаг, дээр нь амьдарч байгаа бид нар ан амьтантайгаа өв сургуультайгаа тийм маш аюулын ирмэд ирсэн байна. Тэгэхээр би аавынхаа их орноо хаймалтай, байгалаа хамгаалдаг, шударгаар амьдардаг, шударгасантай дуу байдаг, заршинтай. Энэ болгон бол миний бие сэтгэл шингээс үсчээ. Тэгээд энэ нэгдсэн учраас баасан гэдэг хүн өнөөдөр нийгэмд одоо ил гарч ичгүүгээ тэмцэж өдөө зөвчсөн гэж бодож байна. За би 5 удаа баригдаж явахдаа аавынхаа хэлсүүгийг л байн бодож байсан. Манай бүнийг бодол санаа сэтгэл мэдрэлтгээ гэж хэлдэг. Энэ бол төрлийн юм аа гэдэг бол би сэтгэлээр баталсан. Тийм учраас хүн болгоны аав сайхан аав байгаа. Айл болгоны өрхийн тэргүүн гэдэг бол маш өөртөө хүмүүс байгаа. Монголын нэртэйчүүд, Монголын аав нар ирээдүйн аав болох улсууд надаас асар их олон зүйл шалтгаалнаа гэдэг байг бодож баах хэрэгтэй л гэж хэлмээр. Жолооч захаа 60 нэлээд халгаа. Тиймээ 60 эд настай дэвид хэлбэрүүд бол маш одоо хатуу шүү дээ өгсөн. Тэгээд аавтай яриад одоо ингээд аав ярьжсэн байхгүй. За та одоо ингээд таны машин одоо ингээд юу болчлоо. Одоо тухайд ноордоо дугуй бүрт ноордоосэн тийм машины хоорон бүцсэн байна. Та одоо шинэ машин аваач гэж жолооч захад хэлсэн байхгүй. Ингээд шинэ машин авахаар одоо ингээд айгуу хүн гэдэг чинь муу юм дамархан сурдаг. Одоо залхуу юм уу одоо хийх юм бол залхуу сурчих гэдэг юм аа. Тийм учраас одоо ингээд би өөрийнхөө хуучин машинтайгаа өөрийнхөө ингээд юмаа хийгээд ингээд явчихна гэж тэгж хэлжсэн. Тэр болохоор тэгэхээр тэр хүн бол өсөлт мундаг тийм хөдөлмөрч хүн байсан байна гэж одоо бид нэр ойлгож байгаа шүү дээ. Тэгэхээр л одоо бид яалтчгүй одоо тэр ахаараа маш их бахархаж явдаг юм аа.
Аавынхаа тухай эргэн дурсаж, аавынхаа хэн байсныг нэхэн санах энэ хэсэгхэн хугацаа үнцэнтэй билээ. Аавыг минь сайн мэдэх, аавын тухай миний мэдэхгүй түүхийг өгвөл нэгэн хөгшин байдгийг тэр хүнийг ч бас зорлоо. Сайн байна уу Төрөтгой? Та сайхан зүсэж байна уу? Сайн зүсэж байна уу? Сайн зүсэж байна. Тэгээ та миний аавын тухай бас тодорхойлж ярьж өгч бас надад баярлуулаач гэж хүссэн. За. Манай хөшөөгч нь хасгийн дээрэмчид өнгөрсөн 100-д 3 удаа 3 үеийнхэн турш идэд дээрэмдсэн. Тухайлбал Дөрвөд далай хааны нутагт 1905 онд Казакууд орж ирснээс хойш миний мэдэх 47 он хүртэл үеийн сумыг 3 удаа юу ч голтон тонсон. Энийг хадлага дээрмийн үед гэлгийн ээж өхөр малаа бүгдийг аваад 12 хүүхдийн хоолундаа ачлалгын тамиад үлдэж чадсан ганцхан эмэгтэй байгаа. Энэ бол тэр хүний амьдралын их хурц ухаантай хүүхдүүдээ гисэн одоо их сэтгэлтэй энэ амьдралд эдний яаж сурах уу гэж ихөөрөх ажиллаж хөдөлмөрлж явсныхын жишээ л дээ. Тэр яг манай нутгийн чинь одоо тэр 4 7 8 багийн амтны бүх малыг Казакын дээрвч нэг сүлдээлгүй дуус. Гэхдээ гэлгийн ээж Аршаатын дажийн харгаа дотор хэдэн тамиагаа бүгдийг хануулж уяад сарлагаан тууж ирээд саагаад ихлээ тавиад тэр дэстэй нурган гэдэг 2 гарын завсарлуу эзгүй тавьд дуучгаад тэгээд одоо юу ч юм шиг сууж байгаа гадна байсан хон хэдэн бэлчээр тугаа хэдэн адууг авна гэж би ачлалгаан тамиатай хэдэн сайлгнуудаа үлдсэн байхад хэдэн хүүхэд минь амьд бинд байж хад би амьдэрчиж чадна гэж ингэж зөргөлж ийм ухаан сэрэг хандаж юм ганцаараа бүгдийг авч үлдсэн хүн байг. Энэ хүн болвол ер нь ихийнхаа дэргэд хамгийн том хүн болж эсчиндийгээ тэр олон дүүнэрээ тэжээхэн төлөө их шиг ан зүтгэж нүрийг хөдөлмөр хүч зарж ингэж амьдч явсан учраас нийгмийн сайн сайхны төлөө хэдэн хүүхдийнхээ эрүүлийн гажимдрын төлөө гэж бүх насаараа хөдөлмөрлөж тэмцэж явсан хүн дээ. Би багтаа бас лам явсан шүү дээ гэж. Юун чин хүрээ анх одоо 1562 онд юун чин хүрээ байгуулагдаж байж. Тэрнээс хойш олон үе дамжиж хутгтын хүрээ гэж утгтын гэгэний хүрээ гэж байсан. Тэр хүрээнд баг залуу байхдаа эсвэл жоохон хүүхэд байхдаа 12 3 хүртэл бас шавил сууж явсан гэж байна. За юмд их шудраг зарчим чандандаа ирнэ. Хэлийг иснээ одоо шууд хэлчихдэг, илэн далангүй ярьчихдаг. Ийм л хүмүүс одоо ирнэ донжооных нь уг удам тийм юм да яриасан. Их оронч халуус итгэлтэй ийм хүмүүс байсан да. Манай ах トゥ тэрэгсэд нутгийнхан бол бүгд мэдэндээ ирнэ. За баярлалаа. Энэ жил одоо манай амьд сэрүүн байсан бол 90 нас хүрч байгаа. Тийм. 1922 онд тэрсэг байхаа. Тэгээд бас миний аавын тухайг сайхан дурсамж хэллээ. Би гэсэн танийхаар аавтгаа утсан ч сайхан боллоо. Тэгээд та охт насалж удаан чаргаарай. За баярлалаа. За. Аавтай хамт өнгөрөөсөн түүх дурсамжууд өөрийн ирэхгүй сэтгэлд хүрнэ. Тиймээс ч аавынхаа Улаанбаатар хотод орж ирээд гал голомтой бадрааж байсан анхны газарт очлоо. Тэнд бас би төрсөн юм. Энэ газарт байсан цаг мөч одоо ч хүртэл миний сэтгэлд тодхон байна. Энэ миний зогсож байгаа газар миний аавын анх галаа бадрааж Монгол улсад өрх нэмсэн ийм газарт би зогсож байна. Тэгээ манай гэр одоо хаалга онгойлгохоор шууд урд богд улманд хаалгаар харагддаг. Ийм сайхан одоо өндөрлөг газар айл байсан. Тэгээд эндээс одоо 1979 онд тухайн үед газарт орно гэж ярьдаг байсан. Эндээс нисгэр нь үс юм байгаа. Энэ бол дараагийн 1-р гудамж хамгийн урт Ингэрийн айл гэж хэлж болно. Манай аав одоо энд амьдарч байхдаа энэ доор жалгыг ашиглаад тэнд ямаатай хоньтой ийм айл байсан. Тухайн үед бас Улаанбаатар хотод мал гэдэг бол бас нэлээ сүүцэлтэй тулгардаг асуудал байсан боловч манай дарамт мах иддэггүй хүн байхгүй учраас би малаа мална гэж яагаад ингээд малаа малдаг яг энэний доотлоо бид хүүхд насндаа хонь ямаа голчихсан ийм газар юм байна. Би одоо яг энэ төрсэн газрынхаа ойролцоо яг баруун чанга баруун талд нь 200 м-ийн цаанаа амьдарч байна. Тийм учраас энэ газар бол надтай байнга гойхон ирдгүү махад би өглөө болгон цонхоор харж ин төрсэн газар руу харж яадаг юм азтай хүн байна.
Манай амьдралыг бол дандаа л одоо их бүтээлч байх талаас нь хараад байсан. Амьдрал гэдэг өөр бүтээл юм аа. Маш их бүтээсэн хүн бол тий харамсахгүй амьдрал гэдэг болно. Их унтаж ирсэн хүн бол тэгээд амьдрал байсны хэрэггүй. Унтахгүй хүн болоогүй бүтээхгүй хүн болсон шүү. Цаг минутаа дандаа уралдчихээ. Нэгэн дурсаад өнгөрсөн цаг ирж ирэхгүй шүү гэдгийг л маш их хэлдэг байсан. Тэгэхээр аав маань тийм бүтээч амьдралын төлөө байсан гэж би боддог. Өөр нэг бас ээж аваагаа алдсны дараа бол бүх юм хорвоо бол бүтнээр хардгаа гэж би ойлгож байна. Аав маань амжилт багтаа машин мэлдэг гэсэн тохиолдол залуус учраас яг өнөөдөр шиг бүгд 100% гэж чадваргүй байсан. Яг амьсгал хороос өдрөөс эхлээд ямар их үдээ үлдсэн. Одоо ямар их амьсгал бэлдэж үтсэх ойлголтой. Яг амар маш их багтдаг. Миний аав чиг биш ч гэсэн тухайн хатуу нэгэнд үлдээ. Хөөс хатуулж тийм сайн бас. Тэмцээс манай асуу дараа нь имэдэг. Манай юм болоос ухаарлаа авч ирсэн дандаа хийдэг байсан. Тэгээд бол маш өндөр байсан. Тухайн ухаарлаа авдаг гэж ойлгодог байсан. Тэгээд манай бас биеийн нутагт хийжсэн л та. Одоо ингээд амьсгал хураасны дараа тань ямар хөөхөр миний хийсэн болгоо оройрож чаднаа. Одоохондоо та нараас надад байгуулахыг мэдэхгүй юм гэж хэлдэг байсан. Энэ бол маш өндөр байсан. Маш өндөр байсан. Тэрээс ээж автаа бүтэн амьдч байгаа зүйлүүд. Амьд зэрэг байхгүй баярлуул. Сайхан хэл. Асар гэж хэлж байгаа. Яг ээж аваа төчс олдчихлоо гэсэн. Тэгээд сайхан аваа бас сайхан баярлуулж чадаагүй байх хэдүүл бүр цайгүй санагдсан. Тэр одоо баярлуулсан. Асуултаа баярлуулсан. Яг хэлсэн болгоны маш сайн тогтоод би нэг сайн давтаа хавтгаа нийлээд маш хөдөлмөр төвтөн байсан. Би хүүхд агаас маш их ажилласан. Ямар ч хүнээс дардгадаг ийм сайн чадвартай. Хоёрдугаар би сургуулиар бас сайн сурцдаг. Төгсчихсэн. Тэр учраас аахгүй тусаа байлжсэн гэж байна. Тэгээ хүүхдийнхээ сайн сайныг үзэж эцэг хүн ээж хүн баярлдаг бол хүүхдэд өөрт нь маш их том тийм итгэл найдвар хийж өгдөг би яа мэдэрсэн. Одоо ч би хөгжүүлэлт маш их татна байдаг. Яг тэр эцэг хоёроо айлч чадаагүй тэр хайрыг өсөв ахмадууд зөвхөмсөн тэр гинхэмсэн. Тэгээ манай гасаахын миний ах гэсэн юм шүлэг ütсэн юм л да. Тэр үеийн шүлгийн бас маш их сонсгоё гэж бодож байна. Миний сайхан ах мянзан дөөрн сэтгэлдээ мянган сүрийн дэрэг мэрэгжил болцол эзэмсэн. Ах トゥ 15-ын ахлагч эрэгтэй ах ар ууцсан дээр алаг том гэдэг манай одоо ууц нэрийг том гэдэг юм. Аавын өгснээр гэлэг олны өгснээр жолооч ардын аримт явсан ахмад дайсан алдартай. Магнад өрн инээсэлтэй мянган гэрийн баясгал манай гэрийн баясгалан том галын нүдтэй тогтуун зүйлэн завтай. Үдэндээ галтай цогтой, нүүрэндээ олны буянтай, нүгэл гэдгийг цэглдэг номч мэргэн миний ахаа. Геолог хайгуулын ажилд гэлэг миний ах таны гигэн сарвал амьдрал гэрийн хонорт мөхөө. Ойлон цэнхэр бохны 3 үедээ дахин 6 өр бүгд 100 жилээр шүтнэ. Таны сайхан түүхий залгамжлах бүгд байна. Үнэн битсэн зохиолыг үргэлжлүүлэн бичих зохиолч байна. Уцаад ирэхэд булаг шиг, дайраад ирэхэд далаа шиг, галын дэл шиг дээрээсээ бадарч адаа далаа шиг доороос ондох болтгой гэж өрөөдөг байсан билээ гэж аав нь бодсон. Олноо жолооч гингээ гэж хүндлэгдсэн хүн бол миний аав байлаа. Аав минь тээврийн тэрэгний жолооч байсан юм. Бас биднийг өсгөн хүмүүжүүлж, өөрт байсан сайн сайхан бүхнээ бидэнд өглөөлсөн ачтан. Миний зүрх сэтгэлээс хизээч үл мартагдах хүндлэлт аав минь билээ.